Одоо юм 2025 оны шоу юу 25 оны 3 сарын Маус руу Traeger Safety брэндийнхаа ээлжид сургалтанд явахаар ингээд нисэх бодол дээр ирсэн байна. Нэгтгэхийн хөвлөө юм сайхан байна. Нармар хараад. Цайгаа уучихсан одоо террасан дээрээ сайхан кофе ууч штт. Сургалт руугаа явлаа. Хола. Зага good morning. Good morning. Ингээд ирээд ганц хоноод германччих юм байна. Энэ хүн чинь. Харин. Энд чинь сайхан голтой манай бодол. Одоо энэ Traeger маань эндээс нэг 10 минут орчим алхаал орчин. Зэ нэг ингэ орч. Цагаагаар орол янзтай. Гадна талд байна юм байна. Одоо ерөнхийдөө энэ чинь цугларна гэсэн мэдээлэлтэй байгаа. За заахад хайлаа. За 8:30 цугларна гэсэн. Бит хоёр яг цагтаа ирлээ. Very warm welcome. Thank you. To Lübeck. We are very happy to have you here for the HIT sales training. Yeah. So please use the desk to register yourself and we start in the forward. Okay. Одоо ийшээ нэг хоол идэх хэсэг нэгдэг санагдаад байна. Ингээд энэ удаагийн Traeger Heat Camp сургалтанд дэлхийн 10 гаруй орны Traeger-т ажилладаг хүмүүс оролцож байгаа. Сургалтын эхний өдрийнхөө бүгд цугласан харагдаж байна. Цагаагаар янз юм байна. Сайхан нарлаг байна. Харин тий. За хоолой. Анхны сэтгэл ямар энэ хоолцоор Traeger-ийн түүхтэй танилцлаа, компанитай танилцлаа. Айгу том амар олон жилийн түүхтэй ихтгэл даах утас брэнд гэдэг нь бүр мэдэгдэж байна. Тэгээд түрүүн тооцоолж үзсэн чинь 137 жил болсон юм уу да тий? Тийм байна. 1889 онд байгуулагдсан. Тэгэхээр энэ чинь ингээд амар гоё. Амгалан тайван. Офисын гадны хэсэг, агарлах хэсэг нь. Хүмүүс ингээд дулаарчхлаар эн чинь ингээд гадаанаа бас ажил хийгээд сууж идэг. За ингээд сургалтын эхний өдөр респиратор буюу амьсгал хамгаалах хэрэгсэл бүтэн болон хагас нуурны багуудыг туршиж, хүний нүрэнд хэр тохирж байгаа, амьсгалахад хэр хэвтэйхэн байгаа зэргийг туршиж зүүж үзсэн. Эдгээр багнуудаас гадна үйлдвэрийн нөхцөл зориулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийг мөн зүүж амьсгалж үзсэн. Энд харагдаж байгаачлан Traeger брэнд маань маш олон төрлийн амьсгал хамгаалах баг түүний дагалдах хэрэгслүүдийг санал болгодгоороо даваа талтай. Depending on the shape of your face and goggles. Traeger брэндийн Монголд хаалт биесны борлуулагч PSC компани төлөөлөн Traeger фирмийн ерөнхий захирал болох ноён Стефан Traeger-тэй өөрийнх нь оффист уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцсан. Ноён Стефан Traeger нь 2024 онд Монголд ирж уулуурхай болон говь тал нутгаар танилцах, хувийн аялалд нь мөн манай компани төлөөлөл хамтран явж байсан. Энэ мэтчлэн бид Герман дахь Traeger-ийн төв оффистай нэгт харилцаатай хамтран ажилладаг байгаа. Camp training, all day training. За ингээд сургалтын маань 2 дахь өдөр эхэлж байна. Өглөөний цагаа уугаад сургалт руугаа явах гэж байна. Энэ өдөр амьсгал хамгаалах багийн дараагийн буюу мэргэжлийн түвшинд хэрэглэгддэг фильтртэй, шахсан агаарын баллонтой, мөн түүнээс гадна агаарыг шүүж оруулах airline систем агуулсан төхөөрөмжүүдийг өмсөж туршиж үзсэн.
Фильтртэй баг нь харагдах орчин сайтай амьсгалахад зовиргүй санагдсан. Харин баллонтой баг нь үүрэхэд баг зэрэг жинтэй санагдсан ч гэсэн амьсгалахад ямар ч төвөггүй байсан. Үүнээс гадна airline буюу агаарыг гаднаас шүүж оруулдаг систем нь хүнд зөвлөгөөрөх шаардлагагүйгээр төвөггүй амьсгалах боломжийг олгож яснараа даваалтай. So the first two who are ready to go. Харагдаж байна уу? Нар өдөс тусаад. Тэр өглөө үйлдвэрлэлийн болон сургалтын хэсэг дээр очсон. Тэнд бол нөгөө дотор нь бичлэг зураг хийхийг зөвшөөрдөг. Бас нэлээд том кампус маягийн байгаа зү тий. Ахаад нэг инженерингийн хэсэг байгаа. Сайхан боллоо. За, цахилгаан машинуудын үр дүн байна. За, тэгээ дотгошоо цахилгаан машинуудыг ийм дугуйнуудыг зөвшөөрдөг бусдын төв хэсэг рүү. Бусд нь тэгэл хашааны гадна хоочны барилгууд ингээд амар гоё. За хоолой шингэнгээ хоёлаа ч нэг хөөрхөн алхачлаа бас тий. Одоо өнөөдөр 40 тойрондоо танилцчихлаа. Өнөөдөр одоо ахад юуны хичээл байгаа лээ. Химээ бодиснаас хамгаалах өмсгөлүүд байгаа. Escape device бас байгаа. This is splash protection. Then this is this way. This gives also other suits later. За энэ splash protection тэр мөвц өмссөн, бэлээ өмссөн, гутал өмссөн. Тэгээд бичлээд өгсөн байгаа. Yeah, тэгээд And always like this. to cheer. Yeah. Өмсөлөө хамгаалсан. Your hair's later. But think about it, you can't grab it. So it's now your choice to make. So ингээд This is цэлэнтэй like if you болсон. don't remember this. That will be my Ишина холбогдоод. Тэгшэн ороод. За ингээд агаараа хангаж байгаа. Oh yeah, you are. You get the man. And of course, there's also a procedure how Одоо airline толгойцсон. but this is users training. Гэтэ давхар ямсгалын аппараттай байгаа. Энэ хэмээ хамгаалагдсан даа. Багтаа удаан ажиллах боломжтой. I'm Volker Reimann, and I'm the area manager for our export department, where we are working with sales partners in Central Asia and in the Far East with Mongolia. For me, it looks like most of the buildings are from bricks, right? Yes, this is the traditional way of building houses and buildings. Also churches, you know, when you we are here in Lübeck, old Hanse town, and when you walk around in the city, you see there are the main churches. They are also made of these brick stones, and they started to use these stones already in the Middle Age. Follow me inside our office. За өнөөдөр манай
бүсийг хариуцсан менежер маань оройн хоолнд ирсэн партнеруудыг тэгээд 6 хагасаас болохоор нэг жоохон тэр хүртэл цагийг ашиглаж жоохон хотоороо явнаа Либекээр. Тэр бүх газруудны юм алхах хэмжээний ойрхон. Манай буудал тэнд байгаа. Чамд гэхдээ энэ Либек таалагдчихэв. Хэр таалагдчихэв? Яг удаан амьдрал жоохон уйтартай гэж магадгүй. Хэд хоногтой болол гоё гац 50. Айгу 50 санагдчихжээ. Манай Улаанбаатар шиг алцах тийм сюрприз байхгүй. Харин тийм сюрприз байхгүй. Адал явдал байхгүй. Ганц адал явдал нь гоё ганц адал явдал нь дугуйн зам дээр санамсруу зогсчвол загнуулна тий. Жохон үйтэй байвал албаар зогсоод загнуулах юм да. Traeger брэнд маань Герман улсын Лүбек хотод анх үүсгэн байгуулагдсан. Одоо хүртэл төв офис нь энэ хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Лүбек хотны эртний төвхтэй бөгөөд дэлхийн 2 дугаар дайнаас хойш дайнд өртсөн барилгуудаа сэргээн сурлаж, өв соёлоо хадгалж үлдсэн хот юм билээ. Хотынхын захиргаа. Тэгээд дэлгүүрэн гот хүчнэ. Yes, thank you. Train, I don't know exactly, but maybe you pay already 30. That you have it's a better timing for the sensor. Okay. Hello everybody. My name is Jörg Lukassen and I'm a portfolio manager for the portable gas detectors in our global academy. Сургалтын маань дараагийн 2 өдөр ийхүү portable gas detection буюу цөөврийн хэмжигч багшны талаар явагдсан. Traeger брендийн маань үндсэн шийдэл болох хязгаарлагдмал орчинд нэвтрэхэд болон нэвтрэхээс өмнө хэмжилт хийхэд зориулагдсан багшнууд харагдаж байна. Үүнд XM болон XPID, X-Act зэрэг мөн өргөн хүрээнд орчны хэмжилт хийхэд зориулагдсан X-Zone зэрэг багшнууд маань харагдаж байна. Тэгэд эдгээр багшнуудад шалгалт тохиргоо ихэд ашиглагддаг X-Doc төхөөрөмж маань мөн бичлэг хийхэд харагдаж байна. We are still working with the PAC device, but especially regarding Bluetooth operation. Өнөөдөр бүтэн сайн нэг жоохон амарч байгаа өдөр ашиглаад хашаа 70 эрэг орж ирсэн ээ. За энэ Либекийн оны бодол нэг юм харагдаж байна. Hello. Өнөөдөр алкотест болон drug check-тэй холбоотой хичээл орж байна. Ер нь бол бүх загваруудыг туршиж үзэх боломжтой байгаа. За энэ бол манай Монгол улстай нэлээд өргөн ашиглагддаг 75 гэх загвар байна. За тэгээд нэг юм статуурын нэг жоохон сетэндээ өөр байгаагаар харуулсан байна. Drug check. Хөөс савлгаатай Германд худалдаалагдсан юм байна. Энэ бүр музейд тавигдахаар загварөө 74 10 гэт 75 10 өмнө нэсэн загвар. За тэгээд ингээд иймэрхүү хичээл явагдаж байна. Азербайджанаас нэг хүн чээс нэг хүн за тэгээд Румыниагаас
Дана байна. За Монголоос бит 2 байна. За тэгээд Global Training Academy-гаас 2 хүн. Тэгээ Production Management-ээс бас ингээд хүмүүсүүд оролцоод сургалтын үеэр бас ингээд нэг асуултанд хариулахад бэлэн ингээд цуг байж байна. Тэгээ шинэ гарсан загварууд ялгаатай талууд юу вэ гэл бүгднийг ингээд өөрснөө хараад харьцуулаад туршаад үзэж байна. Тэгвэл энэ Interlock 7500 гэдэг байгаа. Машинтай холбочин. За одоогоор бол нөгөө нэг ажилчид зөөдөг автобус ч юм уу эсвэл дипломат корпусын их ашиглаж байгаа. За одоо тухайн жолооч маань үлээгээд алкогол илэрх юм бол машин насахгүй байх жишээ нь. За энд нэг сонирхолтой нэг загвар байгаа. Манай дээр одоохондоо нөгөө ашиглахдаггүй байгаа. Алкотест 4000 хувь хүний зөвхөн өөрөө юм хэрэглээнд ашигладаг болохоор ингээ ганцхан шүтээ. Тэгэл энийг машинд аваа явчихна. Хэрвээ нэг ганцхан пи уусан ч гэдэг ч юм уу тиймэрхүү тохиолдолд өөрийгөө шалгаад зөвшөөрөх хэмжээндээ нүг вэ нүг гэдгийг шалгах чинь. Гэхдээ ер нь бол эднээс бүгд ижлэхэн мэдрэгчтэй. Тэгэхээр яг л энэ дээр ямар заасан бэ? Одоо магадгүй зам тээврийн цагдаа нар дараагийн багжаараа шалахад ижлэхэн үр дүн харуулсан гэсэн үг. Яг эднээс нэг ялгаатай тал нь олон зөвшөөрлөлт дээр авсан стандарт хэмжилсэн газар дээр баталгаа ажилт хийгдсэн бусад хүнийг шалгах юм зөвшөөрлөлтөөр багжууд. За үндсэн ялгаа нь бол энэ алкотест 4000 байна. 5000 байна. За 6000 байна. 6000 дан хэмжилт юм. За 5000 их болт мэдэх бах уу. Танд нь. За энэ 7000 байна. Танд нь хэмжин. Тэгээ 75 10 95 10 гэд. За энэ 95 10 гэд. Юм суурин бас байдیں۔ OIML 126 гэдэг стандартыг ханддаг 75 10-тай ижилхэн. За энд бол нөгөө wet gas calibration гэдэг. Ер нь бол үндсэн 2 төрлөөр calibration хийгддэг. Нэг нь wet, нэг нь dry gas гэдэг. No problem. Одоо стандарт хэмжсэн газар эднэр дээр бол энэ wet gas ашиглаад calibration хийгддэг байна. За энэ маань нөгөө фүнэл эрүүлхэн шаардлага аягүй сайн хангасан. Яг тэгэхээр дандаа нөгөө үлээсээ агаар маань өөр нөхөр агаарн гадагшилдаг урсгал өөр ингээд урсгалын чиглэлийн өөрчлөлтж байгаа байхгүй. За тэгээд нэг иймэрхүү кейсүүд байна. Кейс гэх юм уу хамгаалалтын. Бүрсэнд ингээд Хичдэг бас манай дээр нэхэд байсан. Тэгээд би тэд нэг туршихад нэг иймэрхүү юм ашиглаж байна. So I will answering you all. Expired date, yeah, 27/26. Doesn't matter, yeah. Yeah, it's not expired yet. Not Drug expired. check. Yeah, I know. Yeah. It's a date after. Тэнэл After авахгүй. notes, the problem is Шийг that шаардлагагүй. reaction with, Okay. За. Ингээд this is ам ярьчихсан. Is it only for this Germany is or not? No, it's not. no, no, За энэ болохоор Ah, мэт нэг болол одоо seconds, yeah. канабисын төрлийн одоо нэг болол амфетамин опиум сколол коктейл хэрэгсэн юм. Үндсэн нөгөө байнгын илэрдэг байсан үү? Okay, amphetamine is 15, for example. Ийхүү бид сургалтаа дуусгаад буцаж байна. Энэхүү сургалтаар Герман улсын Dräger брэнд маань хэрхэн үүсгэн байгуулагдсан, ямар бүтээгдэхүүн шийдлүүдийг зах зээлд танилцуулж санал болгодог, түүний ард хэрхэн олон жилийн судалгаа хөгжүүлэлтийн үндэс бүтдэг талаар та бүхэнд багахан ч гэсэн мэдээлэл өгөхийг зорилоо. Хамт байсанд баярлалаа. Баяртай.